Эрүүл мэндийн яамны удирдлагын 110 хүн хамрагдсан албан тушаалтнаас 87 нь эмийн салбарт хамааралтай. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 28 хүн хамрагдсанаас энэ 2018 оноос 2023 оны хооронд явагдаж байгаа учраас давхардсан цогоор 35 буюу 100% хамааралтай. Ийм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар 42-оос 41 хүн нь хамааралтай. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 93-аас 57. Тэр үтгэл хүний эмийн зөвлөл маань 321-с 241 нь хамааралтай. За тэгэхэд гал эрүүл мэндийн яамны комиссийн 50-32 нь 64% нь хамааралтай. Галийн ерөнхий газрын 41-с 14. Магадгүй нөгөө талаас нь харах юм бол үнэхээр би эмийн салбарын мэрэгчлэлтэн ихтэй сургуульд сурцсан бол энэ салбарт ажиллахгүй яах вэ гэж хармаар. Гэтэл нөгөө талдаа энэ маш их мөнгөний хүн амын эрүүл мэндийн манаан зогсож байгаа хүмүүс ашиглах сонирхлын зөвшөөс ангид байх тэр боломжийг хангах хууль эрх зүйн орчин бидэнд байхгүй мөгүй гэд хармаар. Гэтэл бид аль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. За сая 2023 онд бид улсын хурлаараа баталж шинжилсэн нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хийлцэж баталсан. Бид ямар ч тендер болон бусад худалдан төрийн болон төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчлэгээ худалдан авах энэ үйл ажиллагаанд оролцох эрхгүй болсон. Гэтэл өнөөдөр хүртэл оролцоод л явж байгаа энэ жишээ энэ хууль энэ тоон дээр харагдаж байна. Би АТГ-ийнхнаас асуумаар байна. Бид ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэдэг энэ мэдүүлгээ жил болгон өгдөг. Тийм ээ? Ашиг сонирхлын зөрчлөө хоомооч өгдөг. Тэгэхээр энэ дээр энэ хүмүүс чи мэдүүлгээ өгдөггүй байсан юм уу? АТГ яагаад арга хэмжээ авдаггүй юм? Сая гişүүд хэлж ин тийм ээ. Яагаад энэ хүмүүс энэ тийм ээ ингээд хамааралтай хүмүүсийг жихаад гаргаад ирвэ гэдэг нь бид цаашаа ухах ёстой байна. Өөрөөр хэлэх юм бол энэ хүмүүс үнэхээр энэ төрлийн худалдан авалтанд зөвхөн наадлын энгийн жишээ хэлэх юм бол зайлшгүй шаардлагатай эмийн 137.7 тэрбум төгрөгийн худалдан авалтанд энэ бүхэн оролцож байгаа. Энэ бүхэн оролцож байгаа. Нөгөө тэгүр хугацаа тийм ээ дууссан ковид үеэр маш их юм чанаргүй хугацаа дууссан гэдэг байдлаар услалд орж байгаа. Устгагдсан гэхэд хин итгэх юм. Энэ 8 орон нутгийн засаг дарга нар чи бүгдээр энэ эмийн компаниудтай хамааралтай юм чинь. Эмийн устгалыг, хорт бодисын устгалыг тухайн орон нутгийн засаг даргын дэр гэдэг холбогдох зүйл нь устгадаг гэж байгаа. Устгадаг хяналт тавьдгүй гэдэг дээр бид нар хардал төрөд асуусан. Энэ дээр манайхан хяналт тавьсан. Тэгэхээр итгэх боломжгүй болчихсон байна. Ард түмж нь ууж байгаа эмэндээ итгэх юм боломжгүй болцсон байна шүү дээ.